За манай соёлын төвөөс зохион байгуулж байгаа олон улсын эмэгтэйчүүдийн баяртай зориулсан зохион байгуулж байгаа Алтан нутгийн бэр хөргөний тоглолт маань анхныхаа урилгыг тараах ажлыг эхэлж байна. Ингээд цэцэргийн тамга газар дээр хүлцэн ирсэн байна. Ингээд хамгийн ихний урилгыг нарамчаатаа гардуулъя. За нараа мань байна уу? Орж болох уу? Ор. За сайн байна уу? За сайн байна уу? За өдрийн минь. За ямар гоё. За ингээд манай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга гүр эрхчээгийн гэргий нарамчаад анхны урилгыг өгж байна. Ингээд олон улсын эмэгтэйчүүдийн баяр 3 сарын 8-нд 19 цагт тоглогдох Алтан нутгийн бэр хөргөнүүд тоглолтод ингэж оролцож аядуугаар өргөж олон төмөндөө бас нутгийн зонгоолондоо имчилгээг аядуугаар ингэж өргөөч гэж ингэж залж явна. Ингээд танд бас олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргье. За баярлалаа. Ер нь бол Алтан нутгийн бэр тоглолтод бид 2 тудаага өргөдөж өмнөөс орж исэн. Тэгээ нутгийнхаа Монгол сумын одоо уугуул суугуул болж байгаа баг одоо бэрүүд хөргөнүүд урд нь бол бэрүүд ганцхан тоглож байсан тий. Тэрэнд бас орж исэн сайхан их нартайгаа хамт дүүнэртэйгээ хамт оролцож исэн. Энэ урилгыг бас хүлээж авч чадаа маш их баярлж байна. Тэгээд 8-ны өдөр бас бид нэр мэдээж эрэг мэрэгжлийн доочид бас биш тийм ээ оролцсон биш. Гэхдээ зүгээр хөргөн бэрүүдийнхаа хаваар бас өөрсдийнхөө сэтгэлээр гоё тоглолт хийгээд ард түмэндээ ээжүүдтэй эмэгтэйчүүдтэй бас өргөн барина гэж бодож байна. Маш их баярлалаа. За ингээд урилгыг хүлээж авсанд баярлалаа. Ингээд бүгдээрээ хамтдаа хичээцгээе. Тэгээ одоо ихтэй арга гээд худалдаа авах ажиллагааны мэрэгжилтэн наран цэцэгтэй бас дараагийн урилгыг бүгдээр орж гардуулъя. За ингээд олон улсын эмэгтэйчүүдийн баяр Мартин 8 зориулаад манай соёлын төвөөс хөргөн бэрүүдийн тоглолтыг зохион байгуулж байгаа. Ингээд энэ тоглолтод оролцооч гэж урилгыг бас сарнай цэцгийн хамт танд гардуулъя. Ингээд одоо оролцох болно. За баярлалаа. За ингээд бүгдээрээ дараагийн урилгыг Татварын улсын барьцаагч Дэмбэрлийн соёл мад гардуулъя. За соёлоо маань өрөөндөө байна уу? Сайн байна уу? Орох уу? Сайн уу? За өдрийн минь ажил сайн уу? Ажил сайн. Алд тавлаг уу? За ингээд танд манай соёлын төвөөс зохион байгуулж байгаа олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан Алтан нутгийн бэр хөргөнүүд тоглолтод оролцож аядуугаар өргөж хамтран ажиллахыг урьж байна. За ингээд бас сарнай цэцгийн хамт урилгыг гардуулж байна. За баярлалаа. Оролцноо. Урилгыг хүлээж авсан уу? Авлаа гэж авчлаа. За өдөр 15 цагаас. За Дараагийн урилгыг бүгдээрээ гардуулцгаая. Манай иргэний бүртгэлийн улсын байцаагч ганц тулга дээр хамтдаа орцгоё. За сайн байна уу? Өдрийн минь. Ажил алба тавлаг уу? Тавлаг байна. Таны ажил сайн уу? Сайн байна. За ингээд манай соёлын төвөөс зохион байгуулж байгаа Алтан нутгийн бэр хөргөнүүд тоглолтод таныг хүрэлцэн ирж бас аядуугаар өргөж хамтран ажиллахыг урьж байна. За баярлалаа. Тоглолт нь хэзээ болох вэ? Тоглолт маань 3 сарын 8-ны 19 цагаас соёлын төвд болно. Бүгдээрээ хамтдаа хичээцгээе. Одоо бас нутгийн сайхан хөргөн манай нутгийн сайхан охинтой бас санилан сууж бас чамгүй хугацаа өнгөрсөн баг. Нутаг нугийнхаа ард иргэд өөрийгөө сайхан танилцуулаад аядуугаар өргөд бүгдээрээ 3 сарын 8-ны тоглолтод хичээж ажиллацгаая. За хүлээж авлаа. Тэгээд өөрийнхөө чадах чинээгээр тоглолтод заавал оролцсноо. За баярлалаа. Тэгээд өдөр 15 цагаас уулзъя. За ингээд 9 жилийн сургууль дээр хүрэлцэн ирсэн байна. Ингээд технологийн багш Баатар өдөр бүгдээ хамтдаа авцгаая. Сайн байна уу? За өдрийн минь. За ажил нь сайн уу? Ажил алба сайн. Гялзаал байна уу? За ингээд Монгол нутгийн хөргөн болоод бас чамгүй хугацааг үдсэн бай. За ингээд олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан манай байгууллагаас хөргөн бэрүүдийн тоглолтыг зохион байгуулж байгаа. Энэ тоглолтод бас идэвх зүтгэл санаачлаг гарган идэвхтэй оролцооч гэж танд энэ урилгыг сарнай цэцгийн хамт гардуулж байна. За баярлалаа. Урилгыг хүлээн авах уу? Яг ямар арайлтаа арах юм бол таагүй. Та бол олон талын аюултай шүү. Шүлэг өшин, хөтлөн, бүжиглэн. За хүлээж авлаа. Мог чадхын нэг л ягараа та. Даалгараа та. За ингээд дараагийн урилгыг Багангийн багш Алтан зулдаа өдөр гардуулъя. Сайн байна уу агшаа? Орох уу? сайн байна уу? Сайн байна уу? За өдрийн минь дээ. Өдрийн минь дээ. За ажил нь сайн байх энэ. Сайн. Таны ажил руу сайн уу? Сайн байна. За ингээд Алтан зулдаа энэ сарнай цэцгийг урилгын баярлалаа. гардуулъя. Олон улсын эмэгтэйчүүдийн баяр Мартин 8-аар
соёлын төвөөс Алтан нутгийн хүргэн бэрүүд гэсэн тоглолт зохион байгуулж байгаа. Энд бас өөрөө манай нутгийн бэр учраас энэ тоглолтод одоо оролцсноо ингээд урилгыг хүлээж авноо. За баярлалаа. Урилгыг хүлээж авлаа. Энэ сайхан өдөрт өрсөнд маш их баярлалаа. Аягүй сандарчээ. Тий зүгээр. За баярлалаа. Ингээ бүгдээрээ 3 сарын 8-нд хамтдаа уулзцаая. Алтан нутгийн бэр хүргэн тоглолтынхаа урилгыг гардуулахаар дараагийн үндийн хөл бэлэн болсон байна. За сургууль дээр өнөөдөр эрүүл мэндийн төвийн эмчнэр чих хамар онлайн үзлэг хийж байгаа юм байна. Ингээд очим гэмч оюутлаа эмч нартаа дараагийн урилгаа гардуулъя. За сайн байцгаана уу? За өдрийн мэнд ажилтан цаад болцсон уу? За манай хоёр эмчинд хоёулаа сууж байна. За Бачим гэмчтэй урилгыг гардуулъя ингээд. Алтан нутгийн хүргэн бэрүүд тоглолтыг соёлын төвөөр зохион байгуулж байгаа. Энэ тоглолтод оролцож ая дуугаа өргөж бас Монгол нутгийн ард иргэдэд одоо ая дуугаа өргөж оролцооч гэж таныг урьж байна. За мөн оюутлаа эмчигээ бас мөн урьж байна. Ингээд танд бас энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцооч гэж урьж байна. За баярлалаа. Баярлалаа. За ингээд дараагийн урилгыг гардуулах гээд Сумын эрүүл мэндийн төвдөр үлдсэн ирсэн байна. За ингээд ахлах совлогч хотод орчтой урилга гардуулахад боллоо. Орхоо. Таараа. За сайн байна уу? За сайн байна. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За манай байгууллагаас 3 сарын 8-нд хүргэн бэрүүдийн тоглолтыг зохион байгуулахаар ингэж төлөвлөж байна. Ингээд таныг энэ тоглолтод орж ая дуугаа өргөж өөрийнхөө аяас бэлгээрээ нутгийнхаа ард түмэнд бас бэлэг барьяач хэмээн энэ урилгыг Сарнай цэцгийн хамт танд гардуулж байна. Хүлээн авна уу? За энэ ямар сони бэ? Би ч одоо ингэж хөөс цэцэг авчих болоор надад их сонин гэхдээ нэг гоё юм хэлээ. Тэгээд энэ энэ сони байна хэлэх юм чи олдохгүй байна. Гэхдээ энэ энэ бас хурд явчихад баярлалаа. Тэгээд энэ одоо би нэг сайхан нутагт бас уцарын жил сайхан амттай энэ нэг сайхан нутаг энэ сайхан үнэлийнхаа бас хамт олондоо дандаа баярлж энэ ард түмэнд дандаа баярлж явдсан. Тэгээд энэ сайхан ард түмнийхээ зөв энэ сайхан явдлын хамт олонны төлөө энэ сайхан байгууллагаас зохион байгуулж энэ хавгтайхаа үйл ажиллагаанд одоо бас дэмжиж оролцоё. Одоо чадах чинээгээрээ оролцъё. Одоо биш авьяастай биш гэхдээ чадах чинээгээр оролцоё. Энэ бас гоё. Надад их гоё сонирн байна. Тэгээд энэ цэцэг авах гэдэг чинь ямар сайн би өөрөө эмэгтэйд бас цэцэг нэг өгч байгаа. Өөр авчихаагүй. Тэгээд авчихсаар тэгээд Мартин ам гэдэг бол их олон улсын дэлхийн олон улсын эмэгтэйчүүд олон улсын баярлалаа эмэгтэйчүүдийн байр. Тэр бас их хүн гэдэг бол ариун нандин гэдэг. Тэгээд бүгдээрээ л их хүнээс төрсөн шүү дээ. Тэгээд бол бүгдээрээ их хүнээс төрсөн. Тэгээд надад бол их сонирн тэгээд чадах чинээрээ хичээд оролцоё гэж. За тэгээд 3 сарын 8-ны баярлалаа. 3 сарын 8-ны 19 цагт бүгдээрээ уулзцгаая. За тэгээд. За ингээд дараагийнхаа одоо урилга гардуулах оролцогчдэрээ ирсэн байна. Ингээд эрүүл мэндийн төвийн лаборант Давдшийн одонтой хэмээх хүмүүсгүйд урилгыг гардуулахаар ирсэн байна. За одноогч маань дуудулсан байгаа. За ингээд гараад ирэх ба. За сайн байна уу? Таны мэндийг хүргье. За баярлалаа. За ажил сайн уу гээ? За. За ингээд олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан соёлын төвөөс Алтан нутгийн хүргэн бэрүүд гэмээх тоглолтыг зохион байгуулахаар ингэж болж байна. Ингээд таныг энэ тоглолтод оролцож бас Монгол нутгийн бэрийн хувьд одоо ард түмэндээ аяас билгээ одоо хүртээгээч гэж энэ урилгыг гардуулж байна. Бас За эмэгтэй хүний хувьд түнтгээд тань Сарнай цэцэг үргэлж байна. Баярлалаа. Ямар гоё юм бэ? За Монгол бэр болоод би ч одоо 14 жил болж байна. Тийм байна. Тий 14 дэх жилдээ орж ийн энэ сайхан нутагт ирсэндээ баярлалаа. За баярлалаа. Юу хийгээ доор би нэг авах. Би сайн байна уу? За ингээд өдөөгчтэй манай соёлын байгууллагаас олон улсын эмэгтэйчүүдийн баяр төрүүлэн хүргэн бэрүүдийн тоглолт зохион байгуулсан. За. Ингээд бодхон дэгч маань бас олон жил манай нутгийн бэр болж дангад гэдэг айлын гал боломжтой үйлчлүүлэн асааж Монгол нутагтаа бас нэмэлт төсөлтэй ийм сайхан бизнес эхлүүлж бас эмч байсан ийм сайхан эмэгтэй байгаа. Ингээд бодхон дэгчийн энэ тоглолтод оролцож Монгол нутгийн ард түмэнд бас аялгау аяас илгээ
Баярлалаа. Ямар гоё. За баярлалаа. Солийн төвийн хамт олондоо. Ажилт нь амжилт хүсье. За баярлалаа. За тэгээ урилгыг хүлээж авах. За үлээж авлаа. За ингээд манай байгууллагт бас олон жил ажилласан Жожлийн чулуун чимэгчтэй бас тоглолтын урилгыг гардуулахаар хүрэлцэн ирсэн байна. За сайн байцгаана уу? Сайн байна уу? За сайхан шинэлсэн үү? Сайхан шинэллээ. За ингээд Чука гчтэй олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан манай байгууллагаас зохион байгуулж байгаа Алтан нутгийн бэр хөргөнүүд хэмээх тоглолтод оролцож нутгийнхаа уул усанд ая дугаа өргөж ард түмэнтэйгээ сайхан мэдчилхийг танд урилгыг гардуулж байна. За урилга хүлээнд баярлалаа. Урилгыг хүлээж авлаа. За энэ нутагт ирээд 30 гаруй жил болж гэн бэр болж ирээд энэ нутгийнхаа ахын дүүсдэх баярлж явдаг шүү. Энэ маань оролцох дараагийн одоо бэр дээр ирээд байна. Ингээд Монгол улсын тэргүүний уран сайханч оюун цэцгэгч дээрээ хүрэлцэн ирсэн байна. За хамтдаа орцгоё. За сайн байцгаана уу? Сайн байна уу? За энэ өдрийн мэндийг хүргье. За өдрийн мэнд. За оюун агчтайгаа гар орчие эхлээд. За ингээд олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан Бус сумын соёлын төвөөс Алтан нутгийн бэр хөргөнүүд хэмээх тоглолтыг зохион байгуулахаар ингэж танд урилга хүртэлж ирлээ. Ингээд Монгол улсын тэргүүний уран сайханч тухайгийн оюун цэцгэгчтэй энэ урилгыг Сарнай цэцгийн хамт танд өргөн барьж байна. Ингээд манай урилгыг хүлээн авч тоглолтод бид оролцсон оо. За чадах чинээгээр оролцсноо. Баярлалаа. Хөгшин гэж болохгүй орсон. Сайн байна уу? Орж болох уу? За. За би эргээ залгая. За. За сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргье. Сайн байна уу? За ажил сайн уу? Сайхан шинэлсэн. Тавлаг уу? Тавлаг байна. За Ямар юм болчихгүй би? манай соёлын төвөөс олон улсын эмэгтэйчүүдийн баяр зориулсан Алтан нутгийн хөргөн бэрүүдийн тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөсөн юм аа. Ингээд танд бас энэ урилгыг Сарнай цэцгийн хамт бэлгэлье. За тэгээд За би ч одоо яах юм бэ? манай урилгыг хүлээн авч хүндэтгэн хүлээн авч ирж оролцоорой. Та бол одоо сайхан хүний эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлийг цаг наргүй зүтгэж байгаа юм сайхан албанд Монгол сумд бас ирээд нэлээд цаг хугацаа өнгөрсөн. Ингээ бас эрэгтэй хүн бас цэцэг авах гоё яваац тээ. Сонирн байна. Гэтэ өмнө авч ирсэн л дээ. Эхнэрээс бол авч ирсэн. За яа. За ингээд манай тоглолтод эрүүл мэндийн төвийн дарга амбалдын болгон оролцохоор боллоо. Ингээд та бүхэн 3 сарын 8 тоглолтод хүрэлцэн гэж үзээрэй. За сайн байна уу? Сайн байна уу? Сайн явж байна уу? Сайн явж байна. За сайхан аварж байна уу? Сайхан аварж За, байна. Сайхан аварж байна. Дайсан сайхан байна. Манай соёлын байгууллагаас олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Алтан нутгийн хөргөн бэр хэмээх сайхан тоглолтыг одоо нутгийн зам олондоо төлөвлөхаар ингэж бэлтгэж байгаа маа. Ингээд энэ тоглолтод ирж оролцооч бидтэй бас ингэж хамтарч ажиллаач гэдэг тхүү урилгыг За баярлалаа. бэлгэлж байна. За. Урилгыг минь хүлээж аваа. Нутгийн орны маань зүгээс ийм сайхан үйл явдал зохион байгуулад энэ Алтан нутгийн бэр хөргөнүүдийг ингээд хүрэлцэн уурсанд маш их баярлалаа. Урилгыг хүлээн авлаа. За баярлалаа. За